Сахил хүртэл шалт ордог гихчээр тэнгийн дууг нь үзэмжтэй гэдэг шүү соёлын яамныхаа. Сайдын хэллэгээр бол мах үнэтэй бол дахиа, дахиа үнэтэй бол ногоо үнэтэй байвал бүр юу ч идэхгүй байх сонголччос бидэнд байна. Нүүр ном, зарын самбаруудаар дүүрэн, дампуурлаа зарлаж, хаалгаа хааж байгаа аж ахуй нэгжүүдийн талбай чөлөөлсөн хямдралууд. Монгол хулгайч, эх оронч хулгайч гэдэг нэр шил бий болж аваа сурцсан гишүүн дотоодын эргэлтийг сайжруулж, баялаг бүтээгч болохыг харагч лүд юм аа. Албан тушаал эрх мэдэл хатгахын тулд улс төрчид нь жил тойрч хэрэлдээд иргэдэн сошиалд улс амьтны урд хойт хормой хотыг цуурч байх хооронд татварын дарамтанд өдөрт нэг бизнес хаалгаа барьж мах магнаг болж килограмм нь $10 давж төр нь эмгэнэж чадхаач байлаа. Даваа гараг болсон байна. X шоуд тавтай марил. Төрийн сойрхол, соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч эрхэм хүмүүн таны гигэн дурсгал хийн ясалж гэр бүл төрөл төрөсөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Соёл утга зохиолын үнэт үеийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх учиртай соёлын яам нэрт найрагч эрхэм хүмүүний өв бүтээлийг хольцолж, холиан бантан болготлоо муухарсанд харамсаж байна. Сахил хүртэл шалт ордог гихчээр тэнгийн дууг нь үзэмжтэй гэдэг шүү соёлын яамныхаа. Хиймэл оюунаар битсэн эмгэнлээ эргүүлж тойруулж, дөрөв додомдож засаад дийлхэ байгаад устгachж байна. Өнөөдөр эмгэнхэ болоод маргааш болгож хойшлуулж байгаа юм шиг байна. Төрийн албан хаагчид нь хиймэл оюунтайгаа хавсраад барсангүй. Монгол гэсэн 6 үсгийг хүн бүрийн зүрхэнд хадаж, шар гэгээ татуулсан хайр дүүрэн, омог бардамнал дүүрэн, уран бүтээлүүд 100 дамжин уншигдана. Энэ жил монголчууд гүрээ ахгүй ч Монголын үнэртэй сэлгэнд дугуй хээтэй наадамлана. Мах магнаг болж килограмм нь $10 буюу 36,000 төгрөг боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол бүтэн сарын цалингаараа 20 кг мах авч хүрэхэргүй байна. Хаврын хавсраганаар мал махны үн чангардгийг гадарлагч малчт нь бол мал махаа ийм үнэтэй өгдөггүй гэдгээ хэлж байна. Тэгээ мах цах амар үнэтэй мэтэл гэдэг нь яг сэмдэр бидний гар дээрс бол хизээч 30,000 20,000 бол хүрдгүүл байхгүй. Яг нэг ченжэр өглөр чинь нэг ямаа мама чинь 5 6 8 9-с хитэр дүршт. Тэгэл лангуун дээр гарахаар л амар үнэтэй малчад махаа үнэтэй өгдөг хэлээд идэж шүү дээ. За өхрийн махыг бол та хэдэр өгч байна? Одоо өгвөл хэдэр өгөх вэ? Одоо тэгэл доор аял 20,000-аар өгье гэвэл авахгүй л. Харин зах зээл шударга ажиллаж байгаа эсхийг хянаж зохиомл өсөлт байна уу? Өгсөн хуульч юу гэдгийг шалгах үүрэгтэй монополийн эсрэг газрыг толгоолдог Монгол улсын шадар сайд мах үнэтэй бол дахианы махаа идэгнэ. Гадагшаа экспортод гарч байгаа мах 1 кг нь бол хямдхан байна тийм үү 16,000 байсан. Гэсэн атлаа Монголд одоо дотоодоо бид нар 32,000-аар 1 кг худалдаа авч байгаа нь бас зөрүүтэй аваад байна л да. Одоо 100,000 төгрөг 3 кг мах авч ийн гэсэн. Тэгээд нөөцсөн махаа одоо бид нар ингээд нийлүүлээд явж байгаа нэг хоёрдугаарт нэг орлуулах бүтээгдэхүүнүүд бас гараад явж байгаа шүү дээ лөө. Одоо орлуулах бүтээгдэхүүнс тухайлбал дахианы мах явж байгаа Монголд дахиан мах, дахиан фермерүүд дахианы бас аж ахуйнууд бас үйл ажиллагаа нэлээд явуулаад явж илаа. Сайдын хэллэгээр бол мах үнэтэй бол дахиа, дахиа үнэтэй бол ногоо үнэтэй байвал бүр юу ч идэхгүй байх сонголччос бидэнд байна. Гадагшаа экспортлохоор хямд үнээр гаргаад дотооддоо өндөр үнээр авдаг тогтолцоог хандаа сайд маань ойлгох үз. Монголд өдөрт 1-2 компани хаалгаа барьж байна. Ёстой өртөө тулдаал амьдарч байна гэдэг шиг бизнесүүд өртөө тулдаа урд хормоогоороо хойд хормоогоо нөхөж бүсээ чивчиртэл татаад зүтгэж байна. Чивчиртэл татсан бүсээ нэмж чангалах боломжгүй тул залуучууд татварын дарамтанд 2 гараа өргөөд бууж өгөөд хаалгаа барьж байна. Үндэсний баялаг бүтээгч 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж өв соёлоо тээж явсан ивэл брэнд үгүй болж байна. Бидний байгаа царай энэ. Түрээс түүхийн эдийн үн, ажилчдын цалин, нийгмийн даатгал, нөөц, цахилгаан, ус, татвар гээд сар бүрийн тогтмол зардлууд борлуулалтаас нь төрүүлж эхэлнэ. Орлого буурсан ч татвар буурахгүй, ашиггүй ажилласан ч шимтгэл зогсохгүй, үйл ажиллагаа доголдсон ч төлбөрийн дарамт тасрахгүй. Нүүр ном, зарын самбаруудаар дүүрэн, дампуурлаа зарлаж, хаалгаа хааж байгаа аж ахуй нэгжүүдийн талбай чөлөөлсөн хямдралууд. Хийж бүтээхээр ханзуу шамлаад эх орондоо зүтгэж байгаа залуучууд чинь татвар нэртэй дээрэмд сөхөрч байна. 10%
хувь аваа сурцсан гишүүн дотоодын хулгай Монголдо үлддэг гэдэг шинэ теорем гаргалаа. Дотоодын хулгайны мөнгө бол Монголдо үлдэж байгаа. Монгол хулгайчийн мөнгө л ингээ Монголдо зархиж байгаа. 10% шимтгэл авилга нь мөнгийг гадагшаалдагдуулахгүйгээр дотоодын эргэлтэд төвлөрүүлдэг эдийн засгийн онолж дэвшүүлж мэдхээр байна. Ингэвэл эдийн засаг гадагшаа гойжихгүй байх сайн талтай. Мөнгө гадагшаа гарч урсахын оронд дотооддоо эргэлдэж байвал улс дотроо баялаг үлдэнэ гэсэн энгийн төсөөлөл эндээс урган гарч байна. Монголд бизнесүүд үүдэ барьж, Монгол хулгайч, эх оронч хулгайч гэдэг нэршил бий болж аваа сурцсан гишүүн дотоодын эргэлтийг сайжруулж баялаг бүтээгч болохыг харагч лүд юм а. X Show-тай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.